Сайн байцгаана уу? Миний шинэ бичлэгэнд тавтай байна. Энэ бичлэгээр та нарт юу үзүүлэхийг гэх юм бол би өнөөдөр явж шопинг хийсэн байгаа. Тэгээд шопинг хийхдээ ямар хувцас авснаа та нарт үзүүлэе гэж бодлоо. Тэгээд яг гэвэл би хүмүүсийн ингэж шопинг хийгээд өөртөө авсан юмуд нь харах би маш их дуртай болохоор та нарыг дуртайж магадгүй гэж бодоод энэ бичлэгийг хийх чинь. Бичлэгийг эхлүүлцгээе. Та нарт тавхлан сууж миний бичлэгийг бүтэн үзээрэй. Баярлалаа. За эхний авсан юм бол энэ Carhartt-ийн цагаан подолк байгаа. Энэ подолкийг би өөртөө авсан. Энд юм хөөрхөн зүрхтэй Carhartt гэж бичсэн. Арталтаа ч гэсэн хөөрхөн зүрхтэй яг Carhartt гэж бичсэн юм цэвэрхэн подолкийг би 50 франкаар авсан. Өнөөдрийн ханшаар бодох юм бол Монгол мөнгөөр би 4400-аар бодох юм бол 220 мянга. 220 мянгаар энэ хөөрхөн цагаан бодолкийг би өөртөө авсан. Угаасаа би юм хөөрхөн цагаан цэвэрхэн бодолк авъя гэж бодож исэн болохоор энэ бодолкийг авсан байгаа. Тэгээ би бас манай найзын төрсөдөр удахгүй болох гэж байгаа. Тэгээ би найзтай юм хөөрхөн зүгээр энгийн юм зүгээр Carhartt-ийн логотой ийм цагаан подолкийг 45 франкаар найзтай төрсөдөрт нь авсан. Тэгээд 45 франк нь 198 мянга болж байгаа. Тэгээд дараагийн хувцснуудаа өмсүүлээд үзүүлье. За миний дараагийн авсан хувцснууд бол ийм энийг одоо подолк гэдэг юм болоо. Ямар ч гэсэн ийм подолк гэхэд хэлж одоо ийм подолк ажилдаа авсан. Тэгээд яг ганцхан ажилдаа биш те. Чөлөө цагаараа ч гэсэн өмсчих амар хөөрхөн цэвэрхэн надад санагдсан болохоор энийг авсан байгаа. Тэгэхэд энэний үнэ нь би дараа нь хараад хэлье. Тэгээд бас доогуур нь ийм шорт авсан байгаа. Би ажилдаа юм нөгөө богинохон шорт өмсөж болохгүй болохоор би ийм урт тэгээд хөөрхөн цэвэрхэн шорт авсан байгаа. Тэгээд энэ хоёрыг би яг ингээд ажилдаа өмсөж болохоор санагдаад энэ хоёрыг авсан. Өмнө нь болохоор би Undic гэдэг брэндээс Швейцар франкаар 39.95 байсан байна. Тэгээ Монгол мөнгөөр 175 мянгаар энэ шортыг авсан байна. Тэгээд энэ подолкийг би хараад одоохон хэлье. Би энэ хөөрхөн подолкийг Only-гоос 36.95-аар авсан. Тэгэхээр тэр нь Монгол мөнгөөр 162 мянган төгрөг болж байна. Тэгээд би бас энэ хөөрхөн ягаан цамцыг авсан байгаа. Тэгээд энэ бас амар хөөрхөн Teddy-тэй надад амар хөөрхөн санагдсан. Тэгээд би бас хоёрд ийм цамцны цуглуулах хоббид болоод байгаа. Тийм болохоорс юм хөөрхөн ягаан цамц ажилдаа өмсгөр бас маш хөөрхөн болов гэж бодоод энэ цамцыг авсан. Тэгээд энэ цамцыг би Only-гоос 29.95 франкаар авсан юм байна. Тэр нь 131 мянган төгрөг. Энэ хөөрхөн цамцыг авсан байгаа. Дараагийн цамц бол ийм хөөрхөн cardigan байгаа. Тэгээд энэ ийм хөөрхөн cardigan авсан. Энийг би Manor-аас авсан. Манорыг үдж байгаа хүмүүс байж магадгүй. Тэр нь эхлээд 39.95 байсан. Тэгээд 39.95 нь Монгол мөнгөөр 175 мянга. Тэгээд тэрнээс 39.95-аас 70% хэмдраад 12.95 франк болсон байгаа. Тэгээд 12.95 франк нь Монгол мөнгөөр 56 мянгаар энэ хөөрхөн cardigan авсан. Тэгээд бас би доогуур нь өмд авсан байгаа. Энэ өмдөг болохоор би Tallyway-с авсан. Ийм материалтай өмд амар 100 өмсгөд амар гоё байдаг. Данч би уул 8 XS-ийг авсан ахгүй би 32-ыг арзмаар 32-ыг авсан. 34 юм байна. Тэгсэн мөртлөө надад бүр ингээд та нарт харагдчих. Өмдөд энэ өмд надад амар уртаа тэгэхээр би одоо нэг хайжлахаас өөр арга байхгүй. Гэхдээ би энэ өмдийг Tallyway-ээс авсан. Тэгээд Tallyway-ээс авахдаа 29.95 франк юм байна. Тэгээд тэр нь Монгол мөнгөөр 131 мянган төгрөг. Энэ ийм хоёр хөөрхөн хувцсыг авсан байгаа. За бас хадаа харуулахад дахиад орон дээр гарыг. Ийм джинс авсан байгаа. Ийм хөөрхөн джинс. Тэгээд ийм нөгөө straight leg-тэй. Угаасаа ийм straight leg-тэй джинсүүдэнд би одоо амар гоё дурлаад байгаа. Тэгээд энэ урдаас хажуу талаас ингэж харагдаж байна. Энэ джинсийг бас Only-гоос авсан. Only-гоос байж байгаа. Одоо хараад. Энэ джинс 54.95 юм байна. Тэгээд тэр нь 241 мянгаар би энэ джинсийг авсан юм байна. Тэгээд би энэ Only гэдэг брендийг
энэ сая 5 сард 5 6 сард нэг тийм би орж хувцас авсан. Тэгээд тэрнээс хойш би дандаа only орж хувцас авах сонирхолтой болсон. Яг гэвэл only-г нь юм яг гоё модонд болж байгаа залуу хүмүүст ялангуяа амар гоё хувцснуудтай юм бэлээ. Тэгээд та нараас тэг явж байгаад only брэндийг харах юм бол only руу ороод энэ хувцснууд хараарай. Яг гэвэл энэ джинс холбоо надад амар таалагдсан байгаа. Тийм джинс бас авсан. Тэгээ би бас юм палаж авсан байгаа. Би өөр нэг тийм надад нэг тийм олон палаж байдаг байхгүй. Тэгээд энэ жилээс би палаж өмсөе гэж бодоод юм хитэн палаж авсан. Тэгээд энэ юм хөөхөн хар палаж тэгээд жоохон арттай доор юм хөөхөн юмтай хажуу талаас ингэж харагдчихээн. Арт талаас ингэж тэгээд энэ палажийг би Tallyway-гээс авсан. Tallyway-д бэжара Ориг үнэ нь 39.95, тэр нь Монгол мөнгөөр 175,000 төгрөг. Тэгээд тэр нь 39.95-аас хямдраад 29.95 болсон байсан. 10 франкаар хямдарсан байсан. Тэгээд тэр 10 франк нь Монгол 29.95-нд 131,000 төгрөгөөр 31,000 төгрөгөөр би энэ хар палажийг авсан байгаа. Тэгээд би бас юм улаан палаж авсан. Тэрийг бас одоо өмсч үзүүлээ та нарт. Энэ улаан палаж нь өмссөн байхад ингэж харагдсан байна. За би одоо та нарт дээшээ ягаад харуулъя. Бүтэн харуулъя. Тэгээ энэ юм урдлаас ийм хажуу талаас ингэж харагддаг улаан палаж байгаа. Энэний бас тэгээд ингээд алхаж малхаж та нар одоо харагдж байгаас энэ ингэж жоохон дээшлээд байд юм бэлээ. Гэхдээ яг ингээд доошоо тавил хөөрхөн палаж. Энэ бас саяны хай палажиг 39.95 тэгэхээр 175,000 төгрөг байсан. Тэгээд бас энэ хямдраад бүр 12.95 болсон. Бэлээ тэгээд 12.95 нь 56,000-аар би энэ улаан палажиг авсан. За тэгээд өнөөдрийн авсан юм маань дуусж гин. Хамгийн сүүлд харуулах юм нь би юм Stanley Cup авсан байгаа. Та нар Stanley Cup-ыг мэдэх бах. Би юм гэхдээ юм жижигийг авсан. Би ийм томыг аваагүй. Би юм жижигийг авсан. Тэгээд энэ амар хөөрхөн би нэг ажилдаа авч явъя гэж бодоод надад тийм томыг авч явах нь амар жоохон хэцүү санагдаад байдаг байхгүй юу? Тийм болохоор би юм хөөрхөн хар Stanley жижигийг авсан байгаа. Тэгээд тэр нь 39.95 гэжсэн. Тэгэхээр 175,000-аар би авсан энэ Stanley Cup-ыг авсан байгаа. За тэгээд өнөөдөр миний авсан юм дууслаа. Та нарт миний авсан юм таалагдсан уугүй юу? Ямар аль хувцас нь хамгийн их таалагдсан бэ? Бас комент хэсэгт бичээрэй. Тэр нас маш сонирхолтой байх надад бас амар сонирхолтой байна. Тэгээд энэ бичлэгийг бүтэн үзсэн та нартаа маш их баярлалаа. Тэгээд бас дахиад бас сүүлд хэлэх юм бол та нар энэ Швейцарын прайсыг үнийг Монголын үнэтэй бас харьцуулж болохгүй шүү гэж хэлмээр нь ягдгүй л энэ Швейцар улс ч маш баян улсынхаа топ 10-20-т ордог улс байгаа. Тийм болохоор бас үнүүд нь Монголоос маш үнэтэй байгаа. Үнэтэй байдаг. Тэглэж бас энэ Швейцарын цалин Монголын цалин харьцуулж болохгүй шиг. Яг л Швейцарын цалин Монголын цалингаас маш өндөр байдаг болохоор бас та нар энэ өнөөдөр сонссон үнүүдээс тийм бити хүүшээ энэ 175,000-аар ийм зүгээр ганцхан Stanley Cup авлаач гэж бити бодорой. Би эн чинь их мөнгө тэрийг би мэдж байгаа. Тэгэхдээ би дандаа би өдөр болгон 7 хоног болгон сар болгон ингэж ийм том шопинг хийдгүү байгаа шүү гэж бас хэлмээр байна. Та нар зөв ойлгоорой. Тэгээд бас түрүүн хэлсэн шиг ямар хувцас ямар бодолт ямар өмд та нарт хамгийн их таалагдсан бай комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай.